Уншсан номоо тантай хуваалцъя. Дотн хоолой аудио тэмдэглэл танд хүрч байна. Сайн бацгаана уу? Та нартай энэ өдрийн мэндийг хүргэн мэдчилж байна. Дотн хоолой аудио тэмдэглэлийнхаа энэ удаагийн дугаараар та нартай Барбара Коркорн бүсгүй код нэртэй номыг уншсанаа толилуулах гэж байна. Барбара Коркорн нь ABC телевизээс зохион байгуулдаг бидний мэдхээр Shark Tank гэх нэвтрүүлгийн анхны шаркуудын нэг юм байд. Маш амжилттай яваа Коркорн гэх том группийн үүсгэн байгуулагч гэдгээрээ хүмүүс сайн мэддэг юм байна. Тэгээд энэ хүний амьдралынхаа талаар бизнесээ босгохдоо юунаас эхэлж исэн, юуг чиг баримжаа болгож исэн гэдэг тухайга бичсэн энэхүү бүсгүй код нэртэй номыг уншсан сэтгэлээ мөн номын тухай та нартай ярьж өгөх гэж байна. Номын эхлэл хэсэгтээ бол Барбара Коркорн анх 20 гаруй нас хүртлээр зөөгч хийж исэн нэг энгийн амьдралтай 10 хүүхэдтэй айлын нэг охин нь байсан тухай гардаг. Хамгийн анх бол зөөгч хийгээд баранда ресторанда зөөгч хийж байхад нь яг боловсралтай өндөр зэрэглэлийн байрын нэг залуу хурж ирээд Коркорн дээр ирж үйлчлүүлдэг. Тэгээд тэр залуу нь бол яванда түүний найз залуу болдгоо. Тэгээд ерөөхдөө товчлоод хэлэхэд бол Барбара Коркорн анх энэ найз залуугаасаа $1000 зээлж байгаад компани босгож исэн юм байна. Хамгийн анх бол найз залуутайгаа хамтраад анхныхаа компанийг үүсгэн байгуулж исэн тухай эхлэл хэсэгтээ гардаг. Найз залуутайгаа хамтарсан компани нь бол бас шаггүй нэлийн том компани болдог. Нэлээд олон жил хамтарч ажиллаж исэн боловч найз залуу нь туслах гэх эмэгтэйтэйгээ учир ургуулсан болж тараад тэгээд ерөөхдөө бол тэр хоёр маань хоорондоо компани хувааж аваад хоёр тишээ болно. Тэгээд яг тухайн үедээ Барбара Коркорн яг өөр ингэсэн одоо сүүлд алдар нэртэй болсон Коркорн группийг үүсгэн байгуулж эхэлжсэн тухай гардаг. Энэ номыг уншихад ямар сэтгэл төрөх вэ? Надад ер нь ямар санагдсан бэ гэдэг тухай энд бас товчхон яриа гэж бодож байна. Ер нь одоо хүүхдийнхээ амьдралд ялангуяа эмэгтэй хүүхдийн амьдралд ээж хүний үг үйлдэл, гэртээ байгаа байдал, төрх нь ер нь асар их нөлөөтэй цаашдынх нь амьдралынх нь зүг чиг болж явдаг гэдгийг энэ зохиол дээр маш тод томруунаар гаргаж өгдөг. Ялангуяа Коркорн энэ зохиолын баатар маань анх үйл хөдлөлтийнхөө компани байгуулахдаа бүтэц хийх зохион байгуулалтанда яг яаж хийх вэ гэж бодох үедээ ээжийнхээ насан багт нь 10 хүүхэдтэй жишээлбэл одоо усанд оруулахдаа ч юм уу хэрхэн зохион байгуулалт хийдэг байсан, аливаа зүйлийг одоо амттай болгохын тулд хэрхэн хүлээлт үүсгдэг байсан гэх зүг яг бага насныхаа одоо кодлогдсон, дурсамжинд нь үлдсэн тэр зүйлсийг бодож компани зохион байгуулдаг тухай гардаг. Жишээлбэл найз залуутайгаа хамтран үүсгэн байгуулсан компани хувааж авахын тулд яг ээжийнхээ торт хуваадаг насан багийнхаа дурсамжинд үлдсэн тэр аргыг хэрэгэлсэн гэж байгаа. За яасан гэхээр ээж нь 10 хүүхэдтэй одоо бялууга хуваахдаа 12 зүсдэг гэж байгаа. Тэгээ 10 хүүхэд нь аруул аваад 2 үлддэг. Тэр хоёрын нэг нь жижиг, нэг нь том. За тэгээд ээж нь юу гэж хэлдэг вэ гэхээр аливаа зүйлийг хуваах ч юм уу 2 зүйл байх юм бол жижигийг авч бай. Яагаад гэхээр жижиг нь оногдсон хүн өөртөө одоо илүү бага зүйл оногдсон хүн нь өөрийнхөө тэр бага зүйлийг өсгөхийн тулд цаашдаа амьдралдаа илүү их хүч гаргаж, мэрийж, дэвжин дээшилдэг. Тийм болохоор аливаа зүйлийн багыг нөөртөө авч гэхдээ түүндээ сэтгэл хангалуун бай. Тэрийгээ цаашид илүү их сайжруулна гэсэн итгэлтэй бай гэж үргэлж хэлдэг. Тэгэхээр яг тэр зарчмын дагуу компани хуваахтаа бол зайлшгүй одоо 60-40 гэж хуваах шаардлагатай л байсан юм шиг байгаа. Одоо яг 50-50 гэж хуваах боломжгүй байсан юм уу. Тэгээд өөрөө бол эхлээд сонголт хийдэг би 40% авнаа гэд. Гэхдээ түүндээ сэтгэл хангалуун байгаа. Гэтэл найз залуу нь бол компанийхаа илүү хувийг 60% авчлаа. Одоо баг энэ эмэгтэйг би чадчихлаа, илүүг нь авчлаа гэсэн тийм айгуу тийм итгэлтэй бардам байсан байна л да. Гэтэл Барбара болохоор багын авсандаа өөртөө илүү сэтгэл хангалуун байсан гэж байгаа юм. За дараагийнх нь бас нэг баримталдаг зарчим гэх юм бол сүүлд одоо найз залуугаас салаад өөрөө яг үйл хөдлөлтийнхөө компанийг багаас нь эхэлж байхдаа шинэ ажилтан авах арга дээрээ туршсан гэж байгаа. Яадаг байсан гэхээр ээж аа хоёр нь багт нь дэлгүүр явъя. Дэлгүүр явахдаа та нар юу авах вэ хүүхдүүдээ гэд айгүй их тийм хүүхдүүдийнхаа сэтгэлийг догтлуулаад нөгөөдөл нь бүгдээрээ би бас ийм ч юм аавн тийм ч юм аавн яг одоо явъя гэж хөөрсөн үед нь яг одоо биш бүгдээрээ эх 7 өдрийн амралтын өдрөөр явнаа гэд хүлээлт үүсгэждэг гэж байна. Тэгэж хүлээлт үүсгэснээрээ хүүхдүүд одоо илүү одоо авах зүйлээ илүү наривчл тэр хугацаанд бодно мөн одоо би энийг л одоо тэд хоногийн дараа авна да гэж бодогдсон тэр зүйлийнх нь одоо үн цэн нь илүү өсч өөрт нь илүү үн цэнтэй санагддаг юм байна л та.
Яг тэр зарчмаар одоо жишээлбэл бараа ингэж бодсон юм байна л да. Манай компани бол одоо жижиг шинээр эхэлж байгаа жижиг компани. Тийм учраас илүү тийм чадвартай, мэрэгшсэн тийм боловсон хүчин бол манад аль болох нэг их ирэхгүй байх. Ирсэн ч гэсэн за энэ ерөөхдөө л нэг шинэ компани юм чинь нэг ингэсгээл ажилчий, төр ажилчий гэсэн бодолтой л ирэх байх гэж бодоод 5 дахь зар тавиад нэгтгэн өглөө хүмүүс залгахт нь манай хүнээ авчихсан байгаа. Гэхдээ таны хүлээлгийн жагсаалтанд бүртгэе. Эх 7 хоногоос хэрвээ шинэ ажлын байр гарах юм бол танд хэлье гэд. Тийм байдлаар хүмүүст бас нөгөө яг энэ ажлын байр чинь бас тийм ч одоо хүн болгон шууд орчих боломжтой, хинч хийчих боломжтой тийм зүйл биш шүү. Энэ бол ингээ маш олон хүн өрсөлдөж ордог, үн цэнтэй тийм ажлын байр шүү гэдэг тийм сэтгэлгээг эхний шинэ ажилчдаа өгдөг гэдэг талаараа ярьдаг. За тэгээд байгуулсан групп нь нэлээд амжилттай явж исэн боловч бас тухайн үеийн эдийн засгийн хямралын үед Corcoran групп нь нэлээд хүнд байдалд ороод ер нь яг л хаалга барихтаа тулсан юм байна л да. Яг ажлаа тараал явж байхдаа за маргааш өглөө очивол хаалга барьж байгаа гэдгээ компанийнхандаа зарлая гэж бодоод гэртээ хараад хэсэг ингээд хямраад уйлаад байжгаад ээждээ нөхцөл байдлаа хэлээд одоо ер нь ямар ч аргагүй л боллоо. Надад ямар ч гарц гаргалгаа алга. Тийм болохоор одоо ингээд группээ хаалга барихаас өөр надад сонголт байхгүй нэ гэж хэлсэн чинь ээж нэг зүйл хэлсэн гэж байгаа юм. Ээж нь 10 хүүхэдтэй 10 хүүхдийг хооллож, ундалж, өсгөж хүмүүжүүлэхэд ихэнхдээ л ганцаараа зүтгэдэг байсныг чи мэднэ. Аав чинь бол ажиллаа л хийдэг. Надад бол нэг удаа тусалж байгааг чи бараг хараагүй байх. Энэ бүгдүүд үргэлж ингээд аавд чи ингээд үргэлж гомдолтгүй байсан ч гэсэн нэг л өдөр ингээд залхаж ядардаг юм бэлээ. Эцэс туйлдаа хүрсэн. Энэ бүгдийг одоо би үнэхээр төвчиж чадахгүй. Надад өөр ямар ч гарц алга би зүгээр л явъя гэл би явлаа гэл хувцаа бэлдээл явсан. Тэгээд би гараад автобусанд суугаад явсан. Тэгээ нэг ганцхан буудал яваал би ер нь юу хийж байна? Ээж хүн гэж хизээч зогсож болохгүй, хизээч бууж өгж болохгүй үргэлжлэх ёстой. Эцсийн хүчээ шавхаад эргэж би очих ёстой. Тэгсэн цагт надад гарц гаргалгаа байж л таараа. Угаасаа ээж хүн гэдэг хизээч энэ бүгдийг орхитгүй юм гэж хэлсэн нь одоо санаанаас юусаа гардггүй гэж байгаа байхгүй. Тэгээд миний хувьд одоо амжилт бол үргэлж 99% шантраад үлдсэн 1% нь амьд үлдэхийн төлөө тийчхэнсний дүнд ирдэг зүйлээ гэж хэлсэн байдаг. Бүхнийг орхиё одоо ингээ ерөөсөө цаашид төвчихгүй юм байна гэсэн цөхрөл бүрийн цаана нь ямар нэгэн боломж үргэлж цухууж байдаг гэж хэлсэн байдаг. Тэгээд яг тухайн үед ээжийнхаа хэлснийг сонсоод ерөөсөө л маргааш очиод яг нэг эцсийн найдвараа хийгээд үзье нэг ийм арга байгаа юм байна гэд. Тэгээд маргааш нь очиод яг эцсийн найдвараа хийсэн ч бас амжилттай болоод Corcoran групп нь хүнд байдлаас гарч чаддаг тухай гардаг. Баасан гаргийн орой гал тогооны өрөө цаашаа төвчиж чадахгүй гэж хэлээд ээж хайруулын тавгаа усаар цалгиулан угаах зур. Аав нэг ч үг гэлгүй гартаа барьсан цониноо уншсаар л суун. Энэ явдлаас хойш оройн 6 цагийн орчимд би дахин ээжигээ олж харахад тэрээр өөрийн сүмд явахдаа өмсдөг гоёмсог цэнхэр даашин заа бүчтэй нарны дэрвэр малгайгаа хослуулан өмсөн чамдаамд хувцаа баглаж байлаа. Би явлаа хэмээн ээжийг хэлэхэд ээди оройн гол яах болж байна ээжээ хэмээн асуу. Аав чинь хийж өгөх бах өөрөөс нь асуу гэж хэлээд ээж маань цэнхэр чамдаанаа бариад хаалгаар эргэж ч харалгүй гараад явчихав. Гайхшаа барсан бид цонхроо гүйлдэн очиж ээжигээ гэрээ хэрхэн орхин явж байгааг араас нь харсаар үлдлээ. Хэл ардын өргөн чөлөөн зам дагуу чихрийн дэлгүүр Бернигийн супермаркет өнгөрөөд цагдаагийн газрын байрыг тойрон одсноор ээжийн дүр бидний нүднээс алсрав. Ээж тэр чигээрээ алгасаар автобусны буудлын модон сандал дээр очиж суусан аж. Ээж маань хаашаа явж байгаагаа ч мэдээгүй. Тэр зүгээр л бүхнийг орхиод хаа нэгтээ одохыг хүссэн. Миний ээж нөхөртөөгөө ам мурих бүрд чамдаан саваа баглаад гарч оддог хөнгөмсөг бүсгүй октоос биш. Ээжигээ би гэрээ орхиж явахыг урд нь хизээж харж байгаагүй. Магадгүй ээж бүтэн цагийн үйлчлэгч, бүтэн цагийн тоогооч, бүтэн цагийн угаагч, оюутулчин, засварчин хийхээс залхсан байх. Магадгүй ээж ажилласаа халагдсан, амьдралд тус багтай, арх залхилчдаг нөхөртөө гомдсон байх. Магадгүй ээж хэсэгхийн хугацаагч болов өөртөө зориулахыг хүссэн байх. Ээжийг 8 нойрын автобус хүлээн буудлын сандал дээр суугцуур торгомсог хүрэмтэй Нью-Йоркийн ганган залуу дэрэгдэн ирж суужээ. Автобус ирж гин, ээж ч сууж гин.
Өнөөх залуу автобусанд орж ирээд мөн л ээжинд эргэж суугаад хоёулаа зам нийлэх юм байна гэж шивнэжээ. Эдгватер хотоос автобус дөнгөж гардгийн даваан дээр ээж жолоочийг шамдуулсаар чемодана барьсаар хотын захын хөнгөн цагааны үйлдвэр дээр автобуснаас буув. Хүүхдүүд бүгд оройн хоолоо идэхээр сурсан зангаараа ширээгээ тойрон бүчин сууцгаалаа. Наана загас шарж байхад гинтхэн гаднаас "Би ирлээ" гэсээр ээж орж ирэхэд бид бүгдээрээ хашгиралдан түүнийг тэрэн зогслоо. Хамгийн түрүүнд "Та хаажууд ирвэ?" гэж асуусан хүн бол миний дүү Жон байсан юм. "Хөнгөн цагааны үйлдвэр орчхол ирлээ" гэд нарны малгайгаа тайлахад нь би ээж рүүгээ бахархал дүүрэн харцаар ширтэж байв. "Гэхдээ аав таныг гэрээ оргисон гэж бидэнд хэлсэн" гэхэд бүгд аавын зүг харлаа. Ээж галтгооноос цай авчирч бидэнд аяглах зураа. "Ээж хүн хизээч орхитгүй юм" гэсэн одоо ч миний дотор хатаатай явдаг мартагдашгүй үгийг хэлж билээ. Тийм ээ. Ээж хүн хизээч орхитоггүй. Ямар ч гэсэн энэ номыг уншиж дууссаны дараа л миний хувьд ер нь л ээж байна гэдэг, ээж хүн гэдэг үргэлжил одоо охиныхоо, хүүхдийнхаа цаашдын ирээдүй амьдралынх нь чиг баримжаа болж л явдгийм байна. Тийм болохоор яг одоо хүүхдүүдтэй хэлж байгаа үгэндээ, үйлдэлдээ үргэлж мэдрэмжтэй хянамгаа байх хэрэгтэй байна гэдгийг ойлгож байсан. Барбара бол ээжийнхаа тухай дурсахдаа манай ээж бол одоо үргэлжлэл янз бүрийн ямар нэг зүйлийг оролдож хийж туршиж өөрийгөө илүү сайжруулахын төлөө үргэлж зүтгэжээдэг тийм л эмэгтэй байсан. Ээж маань намайг одоо тийм бай, ийм бай, тэгж өөрийгөө хөгжүүл гэж хэлээгүй байсан ч тэр нь надад ерөөсөө л тэгж одоо удамшиж, кодлогдож ингэж миний амьдралын зүг чиг болж явж исэн юм байна гэдгийг ойлгосон гэд хамгийн гол зүйлээ хэлдгээ. За ингээд дотн хоолой аудио тэмдэглэлээрээ миний хувьд бас сүүлд уншсан Барбара Коркарын Shark Tank-ийн нэвтрүүлгийн анхны шаркуудын нэг болох энэхүү эмэгтэйн бүсгүйн код нэртэй номыг та нартаа ярьж өглөө хамт байсанд баярлалаа. Та бүгдийнхаа шинэ 7 хоногийн ажил үйлс өндрөөс өндөр амжилтыг хүсье. Баяртай. Уншсан номоо тантай хуваалцъя. Дотн хоолой аудио тэмдэглэл танд хүрч байна.